Яагаад хаврын өөдрөл элэг цусны шинж тэмдэг зовир өвчлөлүүд сэтэрдэг вэ? Сайн байцгаана уу? Би уламж намгаа ухааны ихэмж зөв төөн засалж chiropractic-ийн эмч Туул байна. За тэгээ өнөөдөр би та бүхэндээ хаврын үйлрэл хэрхэн элэг цөсөө анхаарах ёстой вэ? За тэгээд яагаад анхаарах ёстой талаар дорны ангаа ухааны талаас маш сонирхолтой онолыг ярьж тайлбарлаж өгье. За тэгээ та бүхэн дуустал нь сонсороо. За хэрвээ та анзаарсан бол хавар биднэрт нэг юм ядраах, за би цаанаасаа сүлдээд, за мөн хоол боловсруулах эргэтэн тогтолцоо доголдох тий гиз хийгээр дүүрэх, за цаашлаад баруун авирган доогуур хатгуулах, цөсний өвчлөлүүд сэдрэх тий. За тэнд бол өтгөн хатах, ам гашуу оргих, за мөн сэтгэл зүйн хувьд уур бухимдал, стресс ихсэх, за нөгөөдөгөр бас сэтгэл хөдлөл илүү их амархан автах тий. За ийм шинж тэмдгүүд илүү их илэрдэг хаврын үйлрэл. За тэгэхээр энэ маань зүгээр нэг санамсаргүй үүсдэг зүйл биш юм аа. За энэ маань болохоор уламж ангаа ухааны хувьд хаврын үйлрэлийг элэг цус эргэтэнтэй холбож тайлбарладаг. За яагаад вэ гэхлээр 5 махбодын онолын хувьд үйлрэл бүр өөрийн гэсэн эргэтэн тогтолцоог энергийн хувьд идэвхжүүлдэг гэж үзэж байгаа. Тэгэхээр хаврын үйлрэл маань элэг цуснийг энергийг илүү идэвхжүүлж, за тэр энергийг дээш чиглэлтэй болгож өгдөг гэсэн. За энэ маань хэрвээ элэг цус эрүүл байгаа тохиолдолд элэг цусыг илүү их цэвэрлжтэй биеийг детокс хийх энэ боломжийг нээж өгч идэг. Харин эсвэргээрээ хэрвээ элэг цусны асуудал аль хэдийн үүсчихсэн. За тэгээд элэгний энерги тэнцвэргүй байгаа тохиолдолд хаврын үйлрэл эдгээр шинж тэмдэг зовиурууд илүү их ихсэж гарч ирдэг гэсэн. За тэгэхээр элэгний хувьд болохоор аваад үзэхэд биеийн ерөнхий энергийг ерөнхийдөө урсгаж өгч, зохицуулж өгч идэг юм чухал эрхтэн байгаа. Дээр нь сэтгэл зүг хариуцдаг. За мөн цусыг хадгалдаг, цусны урсгалын хөдөлгөөнд бол оролцдог юм эрхтэн байгаа. Харин цус маань хоол боловсруулах эрхтэн тогтолцооны бас нэг эрхтэн байгаа. За тэгээд мөн шийдвэр гаргах энэ чадварт нөлөөлдөг гэсэн. Тэгэхээр энэ энергийн хувьд ярьж байгаа шүү. За ингээд энэ хоёр маань хаврын үйлрэл идэвхжээд ирэхлээр хэрвээ өвчтөй ахын бол өвчин сэдрэх нь хэрвээ эрүүл байгаа тохиолдолд илүү их биеэ детокс хийж цэвэрлэх энэ процесс руугаа хавар ордог байх нэ. За яагаад энэ шинж тэмдгүүд сэдэрдэг вэ гэхлээр илүү их элэгний чи энерги гэж байгаа. За чи энерги гэдэг маань ерөнхий биеийн чухал ерөнхий энерги гэж та бүхэн ойлгоорой. Тэгэхээр энэ энергийн хүчээр бидний цус маань эргэлдэж идэг байх юм байна. Цус эргэлдснээрээ очих ёстой газруудтай хүрээд хүчил төрөгчийг дамжуулаад ингээд эргэтэн тогтолцоо маань чөлөөтөө ажиллаж эрүүл ажиллах энэ үндэс суурьа эндээ тавьж идэг байхгүй. Гэтэл энэ чи энерги буюу ерөнхий энерги маань ингээд элэгний ялангуяа сувг дээрээ гацаад эхлэхээр элгэнд очих цусын эргэлт багасах. За тэгээд элгэнд маш их хортой бодисууд хоримтлагдах тий. За энэ хортой бодисууд хоримтлагдаад ирэхлээр элэг өөхлөх, за цаашлаад өр өсөх, за мөн хатуурах, за хавдар гэдэг ингээд хүндрээд явдаг байх нэ. Тэгэхээр энэ элгийг хэдүүлээ хаврын үйлрэлд маш сайн цэвэрлж детокс хийж элгэнд хоримтлагдсан тэр хорт бодисуудыг гадагшлуулахгүй бол энэ маань нөгөө өвчний суурийг тэнд фундаментыг тэнд тавьж өгч идэг байх нэ. Тэгэхээр хаврын үйлрэлд бол хооллолт, хөдөлгөөн, нойр, стресс буюу сэтгэл зүй. За энэ дөрөв дээрээ бол маш сайн анхаарах. За тэгээд яг энэ уламж тангаа ухааны талаас зөвлөдөг энэ арга хэмжээнүүдийг зайлшгүй авах шаардлагатай. Үгүй бол энэ бидний буруу хооллолт, буруу амьдралын хэм маяг тий. За тэгээд дээр нэмдэг энэ стресс гэдэг зүйл маань энэ элэг цусны үйл ажиллагааг уламд оройтуулнаа. За тэгэхээр яаж илгээд дэмжих вэ? Хаврын үйлрэлд илгээд дэмжих нь маш чухал гэдгийг та бүхэн ойлгож авлаа тий. Тэгэхээр дараах энгийн зүйлсүүдийг бол хийж эхлэх шаардлагатай. За нэгдүгürt бол өглөө заавал бүлээн ус ууна. За хоёрдугаарт ногоон өнгөтэй хүнс түлхүү их хэрэглээрээ. За яагаад вэ гэхлээр ногоон өнгө маань өөрөө элэгний өнгө гэж явдаг. Тэгэхээр ногоон өнгө өөрөө элгийг дэмждэг учраас ногоон өнгөтэй хоол хүнс хэрэглэснээр элэгний үйл ажиллагаанд бас эргээр нөлөөлнө гэсэн үг. За дээр нь хөнгөн хоол иднэ. За хаврын үйлрэл бол ерөнхийдөө хит их бас хүнд мах тий шарсан, хуурсан, тостой ийм хоолнуудаас бол татгалзах хэрэгтэй. Аль болох тэр ногоон өнгөтэй ногоонууд орсон хоолыг
түлхүү идээд хөнгөн хооллох хэрэгтэй. За мөн орой бол эрт унтах шаардлагатай хаврын улирал. За тэгээд стрессээ зохицуулах нь хамгийн чухал байгаад байгаа. За стрессийг хэрхэн зохицуулах вэ гэд ярихаар хөдөлгөөн хамгийн сайн стрессийг зохицуулж өгдөг. За хөдөлгөөнд бол та гүйж болж ийн, алхаж болно. За тэгээд дугуйж иж болно. Усан бассейнд сэлж болох нь тий. За эсвэл та үнэхээр сонголт хийх дуртай хүн бол сонголтоо бас хийж болно. За сонголт бол бас маш эерэг нөлөөтэй байдаг. Яагаад гэхлээр элэг цусны энэ сувгийг сунгаж өгснөөрөө тэрнгээр эргэлдэж байгаа энергийн эргэлтийг бол дэмжиж өгч идэг байна. Тэгэхээр энерги сайн эргэлдэх юм бол цус сайн эргэлдэнэ гэсэн үг. Цус сайн эргэлдэх юм бол бидний эргэлтэн тогтолцоо эрүүл байх үндэс бол тэн тавигдана гэсэн үг. За тэгээ хэрвээ та илгээ илүү системтэйгээр одоо детокс хийжтэй цэвэрлж энэ үйл ажиллагааг дэмжье гэж хүсэж байгаа юм бол миний явуулж байгаа за хаврын улиралд элэг цөсөө цэвэрлэцгээ 7 хоногийн улам шангаа ухаан дээр суурилсан сургалт онлайн сургалт бол одоо явах гэж байна. За тэгээ энэ хөтөлбөрт маань ерөнхийдөө мэргэжлийн хоол зүйчийн 7 хоногийн хоолны дэглэм ба жор байгаа. За яг элэг цусыг цэвэрлж өгдөг ийм жор байгаа. За хоёрдугаарт бол ургамлын цайны жорыг бол би та бүхэнд зааж өгнө. За мөн энэ мэтчлэн одоо ийм онлайн хичээлүүдийг маш гоё системтэйгээр заана. За тэгээд дасгал хөдөлгөөн буюу йогийн хичээл орно. За яг йогийн багш та бүхэнд заах болно. За дээр нь цэгэн массажийг миний би өөрөө заана. За цэгэн массажны хувьд болохоор яг энэ биоэнерги ингэж хуримтлагдсан цэгүүдийг цочроож өгж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэрийг цочроож өгснөөр элэг цусны сувгийг бол одоо нээж өгнө. Тэгээ сувгийг нээж өгснөөр түрүүний хэлсэн энергийн эргэлт бол сайжраад цусны эргэлт дэмжигддэг. За тэгэхээр яг энэ элэг цусны зориулсан цэгэн массажийг би та бүхэнд зааж өгнө. За гих мэтчлэн маш олон энэ хэрэгтэй чухал мэдээллүүд 7 хоногийн онлайн хөтөлбөрт маань багтсан байгаа. Тэгэхээр мөн би танд эхлэхэд одоо бэлдээд жижиг юм гарын авлага бэлдсэн байгаа үнэгүй. Тэгэхээр та бүхэн хэрвээ энэ үнэгүй одоо гарын авлагыг авахыг хүсэх юм бол энэ видеонд доор комментэд элэг гэд одоо комент биччихээрэй. Тэгээ би та бүхэнд тэр үнэгүй гарын авлагыг явуулъя. Тэгээд ер нь бол энэ сувгаараа цаашдаа ер нь яг нэг иймэрхүү одоо улам шангаа ухааны талаас өвчин, зовөр тэгээ хэрхэн эрүүл одоо амьдрах суураа яаж тавихын цаашдаа одоо бие хэрхэн анхаарах ёстой, яаж урьдчилан сэргийлэх талаар ингээд та бүхэндээ хэрэгтэй видеонуудыг оруулж байна. Тэгэхээр миний энэ сувгийг subscribe дараад за энэ видео доор комент үлдээгээд лайк дараад хэрвээ хэрэг болсон бол тийм ээ үлдээгээрээ тэгээд би маш их баярлах болно. За мөн Instagram, Facebook дээр миний Доктор Туул Wellness Cycle гэсэн одоо пэйжүүд байгаа. Та бүхэн ороод мэдээлэлээ тогтмол одоо эрүүл мэндийн мэдээлэлээ тогтмол авч байгаарай.